Обамагийн хувьд ч гэсэнтэй ингээд сонгуулийн дараа бүр амар юм болт юм байна да. A new era has come. Тэг ингээд шин нэр нь ирлээ мэрлээ гэх. Because of the words, terminology. Яг тэр нэг үгээс нь болоод. Good rhetoric. Маш одоо ингээд сайн үг мөх Rhetoric will not change anything. ярьсан байл л одоо сайн тэр лектор гэдэг чинь одоо Reality will always catch up. тавьсан. Гэтэл чинь бодит байдал нь үнэндээ бол яадгүй гэхээр Are you with me? That's why when we say certain things, we have to mean it. хичнээн сайхан ярьсан чи эцсийн бүлэгт бодит байдал бол барьж авдаг л аахгүй юу. Тийм учраас бид нар хэлж байгаа зүйлдээ үнэхээр утга өгөх ёстой. This prevailing church has to be a church which says what she means and means what she says. Тэгэхээр энэ ялан дийлдэг сүм бол юу хэлэхээ мэдсэн учраас хэлдэг, хэлсэн зүйлээ мэдсэн учраас хэлдэг. Are you with me? So Nehemiah, when Nehemiah saw that the level of strength was decreasing, Тэгэхээр Нехемия хүмүүсийн тэнхээ барагдаж байгааг хараад he didn't hide it. энийг нуугаагүй. He didn't say, well, we are heroes of faith. Үгүй хамаагүй бид нар итгэлийн баатрууд. He had to do something about it. Харин хараад нэг юм хийх хэрэгтэйг ойлгож Because байна. strength can increase and strength can decrease. Хүний хүч тэнхээ гэдэг чинь өөрөө их барагддаг бас одоо яа өсдөг. In the seminar, everything is okay. Семинар дээр бол ингээд бүх юм үнэхээр гоё байдаг штэ. We all rejoice. Бүгд баярлалаа. There are good emotions. Тэгэд мэдээ сайн одоо We are a chosen generation. Яа бид нар ч сонгогдсон. God will never be shaken. Бурханастай хизээж зэгс. I will never be shaken. Намайг зэгсэрнэ гэж бас байхгүй. He will never be shaken. Тэр ч бас хизээж. You will never be Та shaken. хизээж унахгүй барихгүй If байх. I can do it, you can do it. Би чадж байгаа юм чи If you can do it, I та can чадж do байгаа юм it. чи би ч чадна. Blah, 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 blah. Ингээд хөөцөглөө. I mean, if the strength is decreasing, the strength is decreasing. Тэгэхээр хүч тэнхэнд барагдана гэдэг чинь хүч тэнхэнд барагдаа суларж байна гэсэн үг. Are you with me? Ойлгож байна уу? If your body is bleeding, you are bleeding. Тийм таны биенээс цус гарч ивэл та цус алдаж байна л гэсэн үг шүү дээ. Oh, what is running out of you? Энэ танаас юу гараад байгаа юм Oh, бэ? don't care. Strawberry juice. Энэ зүгээр Strawberry juice. тийм гүзээцэгний жуус байхгүй энэ юу ч биш зүгээр. No, you are bleeding. 911 now. Цус алдаад байна чи түргэн Take me to the дуудаад. hospital. Эмнэлэгт очооч. Stop the bleeding. Наа цусаанд оттоогооч. Because you are basically dying. Яагаад гэвэл ингээд алдаад ивэл үхтийн байгаа Are you үстэй with та me? тийм. So Nehemiah had to face the reality of the situation. Тэгэхээр Нехемия нөхцөл байдлынхаа яг үнэнтэй тулж шээ. Even strong people can have difficult times. Тэгэхээр хүчтэй хүмүүс хүртэл хэцүү цаг үедээ тулдیں۔ Even pastors can have difficult Бүр times. паструудад ч гэсэн хүнд үе гэж байдаг юм. I have difficult times. Надад ч байлаа. 3 weeks ago, I had some difficult times. 3-7 хоногийн өмнө надад үнэхээр хэцүү зүйл Certain тохиолдсон. things were happening. Тодорхой зүйлүүд болсон. And it draws my energy, it draws me down, pulls me down. Тэгээ энэ хүнд зүйл чинь намайг ингээ бүр сороод тэгээ бүр ингээ доош нь татаад байна And I шүү. had to find some keys. Тэгээ би энэндээ одоо түлхүүр олох хэрэгтэй болж. Because I cannot afford that. Ягаад гэвэл би I cannot be sad for 3 months. би ингээ 3-7 хоногийн 3 сарын турш уйдгартай байх ёсгүй юм Because чинь. there are people following me. Учир нь миний араас хүмүүс явж байна. As parents, you cannot tell your children, we will come in 3 months, manage yourself, we have a difficult time. Тийм. Та нар хүүхдүүдэд ингэж хэлдэг үстэй. Ээж хоёр нь одоос амар хүнд хэцүү байна. Та нар 3 сар биеэ дагаа явчихдаггүй бид нэргүүгээр гэдгүй үстэй. If you have a difficult time, find some keys. Тэгэхээр хүнд цаг үе тулахад та Because- тэрийг даван туулах түлхүүрээ ол. Because you have children, you have 2 children, 3 or 4 or 5. Танд 1 2 3 4 5 хүүхэд байлаа And гэж. their lives depend on you. Хэрэг тэдний амьдрал танаас хамаарж байгаа бол I cannot afford to be sad for 3 months. би ингээд л 3 сарын турш ингээл бүр гансарч үхэх гээд болохгүй They could not шүү дээ. afford to have their strength decreasing. Тэгэхээр тэд нар ч гэсэн ялгаагүй те ханан талдаа үрээ тэдний хүчтийнхэнд барагдаж Because they were ирсэн. raising walls. Тэд нар ч хана барьж босгож байгаа юм Are you with чинь me? ойлгож байна уу? That's why Nehemiah had to do something about Тэгээд it. Нехемия энийг хараад нэг заавал нэг юм хийх бол Sometimes the хэрэгтэй church болж. can have an awesome season. Заримдаа сүмс үнэн тасархаа үеийг Growth. өсөөл. Everybody is growing. Хүн болгон өсөөл. Everybody hears something from Хүн heaven. болгон мөнхийн усаас юм сонсоол The станараа. level of worship is raising all the time. Магтаалынх нь одоо тийм магтах төвшин бүрээс байнга өсөөл. You can hear the prayers stronger and stronger. Тэгээд залбирлууд нь ямар хүчтэй болж байгааг та But сонсоо. there can be seasons Гэхдээ энэ хэсэг хугацаанд when you feel the байж strength болно. is decreasing. Тэгээд та ажиглаж болно ш.
За хүч тэнхэнд буурж We байна да. cannot ignore that. Харин энийг бид нар үл тоож We болохгүй cannot юм. just have good positive confessions. Зүгээр ингээд тэгсэн ч гэсэн хамаагүй өстэй. Нехемия- Эерэг үгээ хэлээл байна да гэж. Had to find keys. Харин Нехемия яг энэ тохиолдолд түлхүүр олох хэрэгтэй байна. You must find keys for your life. Аач бас өөрийнхөө амьдралд түлхүүрээ ол. You're different from me. Яг л та надаас өөр Are you with me? ойлгож байна уу? I'm different from you. Би танаас өөр. The keys which work in my life might not work in your life. Миний амьдралд ажиллаж байсан тэр түлхүүр танд таарахгүй ч юм билүү. But God knows you and God knows me. Харин Бурхан таныг ч намайг ч мэднэ. Even before we were born, He knew us. Тэгээ бидрэг бүр төрхөөс ертөнцид сургахгүй байхад He knows мэдчихсэн. everything about our lives. Бидний амьдралын талаар зэрэг зүгээр бүгдийг Even мэдчихсэн. things we don't know about. Бидний өөрсдөө мэдэхгүй зүйлсийг ч тэр мэднэ. And He has the keys. Тэгээ түүнд тэр түлхүүрүүд бий. Amen. To shut down for decrease and open up for increase. Өөрөөр хэлбэл тэр одоо тэр тамир барагдалтыг одоо зогсоогоод одоо хүч тэнхээгийн сэлбдэг тэр түлхүүрүүд бий. All right? So Nehemiah knew what to do. Тэгэхээр Нехемия юу хийхээ мэддэг байсан. Мэдсэн. He made a watch. He placed watchers, watchmen. Тэр нэг одоо юу эргүүлүүдийг тавьсан. Then from time to time he said to them, we have to all come together. Тэгээд тэр хэлжсэн бид нар одоо ингээд хамтдаа цуглаж шүү заримдаа гэж. So they were individual keys, they were corporate keys. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр хувь хүн зориулсан түлхүүрүүд бас хамтдаа байх үедээ яах вэ гэдэг тэр түлхүүрүүд байсан. When the apostles were threatened by the Pharisees, Элч нар одоо фарисеучудад буруутгагдахад they brought the whole house together. Тэгээ нөө элч нар бүх одоо сүмийнхнийг өргөөнийхнийг цуглуулад Because they knew цуглуулсан байгаа. Яагаад violent threats, тэд нар мэдчихсэн тэр verbal threats, хүчирхийлэл одоо яг threats гэж яг юу юм бэ? threat, сүрдүүлж байна гэж. aggressive words Хүчирхэг үгс сүрдүүлж хэлж байна гэж мэдчихсэн. are dangerous. Маш аюултай байдаг тэр үгсүүд. The Bible says about Moses Библи Мосегийн тухай ингэж хэлсэн ба. that Moses was not angry. No, Moses did not fear Pharaoh's anger. Мосе фараоны уур хилэнгээс айгаагүй гэдэг. One more reason to remove anger from our lives. Энэ болохоор бидний амьдралаас уурыг зайлуулах өшөө нэг шалтгаан. If you have ever been exposed to real angry people with angry words, you know what I'm talking about. If you have ever been exposed, Exposed. За. experienced, Учирсан за. yeah? A person who was very angry and spoke very angry words, you know what I'm talking about. Та нар хэрвээ урднтэй амьдралдаа бүр амар уурлаад бүр догшроод амар үг хэлж байгаа тийм үедээ таарч ирсэн бол миний ярьж байгааг ойлгож байгаа. I'm sure Pharaoh had a personality. Тэгэхээр тэр фараоны зан чанар ямар байсан бэ You гэхээр cannot be the king of a nation without carrying some strong things inside of you. ямар байсан ойлгомжтой ч тэр чинь хаан байсан юм чи үндэсний хаан байсан. So I believe the anger of Pharaoh was different from your anger to somebody. Тэгэхээр өөрөөр хэлбэл ийм санаа хэлээд байна л да. Фараон гэж тэр хүний уур одоо та битэрийн уураас өөрөө гэж. He could do this and you are dead. He could do this and you could Тэр survive. тэгэл ингээд инглээ гэхэд таны толгойг дасна инглээ гэвэл та амьд But үлдэнэ. the Bible says Харин Библи хэлэхдээ Moses did not fear Pharaoh's anger. at all. Мосе фараоны уур хилэнгээс юусоо айгаагүй гэж хэлсэн Are you ба. with me? Ойлгож байна уу? In the same way, Яг адилхан Nehemiah did not fear the enemy. за Нехемия бас яг адилхан дайсны уур хилэнгээс юусоо айгаагүй. The apostles did not fear the enemy. Элч нар бас дайсны уур хилэнгээс айгаагүй. But maybe the people Харин магадгүй хүмүүс will become nervous. Тий, Нехемия айгаагүй байж болно. Харин тэр Нехемиагийн хүмүүс нь нервтэж эхэлж болно Are you with me? Ойлгож байна уу? That's why they brought the people together. Тийм учраас Нехемия ингээ хүмүүсээ цуглуулдаг байсан. And Nehemiah spoke words of courage to them. Тэгээд хамттан цуглуулж байгаа тэдэнд одоо урам зоригийн үгийг хэлдэг байсан. Amen. Because he knew Яг л Нехемия мэдчихэж штэ. if our strength continues to decrease, Бидний хүч тийхээ ингээл өдрөөс өдөрт хорогдоод байх юм бол we cannot finish the building. бид нар одоо барих ажлаа дуусгаж чадахгүй. Now God wants to raise a prevailing church.
Бурхан ялгуусан сүмээ гаргаж ирэхийг хүсэж байна. That's why we have to know Тийм учраас бид нар how заавал to мэдэх turn ёстой. decrease into increase. Юуг мэдэх ёстой вэ гэхээр хорогдлыг яаж одоо үржил олшролт болгож чадах вэ? When our emotions are going down, how to turn that curve. Өөрөөр хэлбэл бид нар сэтгэлээр унж эхлэхэд энийг яаж ингэс одоо дээш нь болох вэ гэдгийг When the мэддэг байна. atmosphere in the church is going down, Тэгэхээр сүм доторх одоо уур амьсгал одоо ингээл муудаж эхлэхэд we must know how to turn the curve. бид нартэй энийг одоо чиглэлийг яаж өөрчилж чадах вэ гэдгийг мэдэх ёстой. Judas committed suicide. Юудач амиа хорсон шүү дээ. How do you think they felt the day after he committed suicide? Тэр амиа хорсныг мэдсний дараа элч нар ер нь ямар байсан гэж тавад. He was not a newcomer, new believer in the Бид нар church. чинь тэр Юда шин итгэж байгаагүй. He was an apostle. Илч хүн байсан He was a байхгүй юу? great man of God. Бурхны агуу хүн байсан. He had preached the gospel. Хаанчлан сайн мэдээг He had номлож healed the ирсэн. sick. Өвчтөе үнийг эдгэжсэн. He had cleansed the lepers. Уйман өвчтөнг He had цэвэрлжсэн. resurrected the dead. Үхэгсдийг амьлуулж исэн. Judas was no Mr. Nobody. Юдас бол зүгээр нэг хин зүгээр нэг байдаг амтан байгаагүй. When Jesus sent them two or two, Judas went with Тийш somebody. Есүс тэднийг хоёр-хоёроор нийлгээхэд Юдас ч гэсэн хин нэгэнтэй явсан л And байгаа they saw шүү дээ. Satan fall from heaven, Тэгээд the тэд Bible нар says. бүрдээ Библиэр юу гэж хэлсэн бэ? Тэд нар бүр Тэнгэрээс сатан унж байгааг харав гэж Judas хэлсэн. lived like that. Юдас ингэж амьдарч But ирсэн. then he killed himself. Гэтэл дараа нь өөрийгөө алчдаг. How do you think Тэгэхээр та юу гэж бодож? the next apostle meetings was? Дараагийн одоо нэр элч нарын цугларалт. Maybe strength was decreasing. Энэ болсон үйл явдлаас болоод тэдний Wow. тамир барагдсан баг. What happened? Яач вэ? Юу болж байгаа нь энэ вэ? One apostle committed suicide. Элч нар нэг элчин амиа хорлцдог If байна it can шүү дээ. happen to him, it could happen to us. Тэгэхээр Юдас амиа хорлж болно гэдэг чинь бас Maybe we are not as strong as we thought. бид нар бас амиа хорлох юм бол бид нар хангалттай ер нь хүчтэй юм уу? But now Jesus is gone. Тэгс нөө яаж хад Есүс байхгүй. He's back in heaven. Тэнгэр рүү буцсан. He left us. Биднийг орхицсан. How nice. Одоо яана. Now we're here. Одоо бид нар яах Judas вэ? is dead. Юдас үгчлээ. And they fear Jerusalem. They fear the Pharisees. Тэд нар фарисеучудаас тэд нар Иерусалимаас айж. That's why Тийм учраас in Acts chapter 1, Үс нэг дээр Jesus showed himself alive for them Есүс тэдэнд амьд байгаагаа харуулж ирсэн. many times. Олон удаа. Are you hearing? Ойлгож Many байна. Олон times. удаа. Because their strength was decreasing. Есүс харж байгаа шүү дээ. Тэдний хүч тамир нь барагдаж эхэлж They байгаа. were hiding behind closed doors. Тэд нар бүр хаалгаа хаагаад түгжээд нуугдаж эхэлж байсан. Thomas was not even sure Jesus was risen from the dead. Томас тэр байтугай Есүсийг дахин амьсан гэсэн чинь бүр таг итгэхгүй байсан. John chapter 21, Йохан 21 дээр Peter, Петр the big mouth. тийм Петр ч яаж захтай амар том амтай. Strong words. Тэгэл хаамаг үг яриа. Cutting the ear of the Roman soldier. Тэгэл стандараа тэ цэргийн чихмэх Walking on water. Усамсан дээр алхаад. He saw Moses and Elijah on the Тэгэл mountain. Мосе Илия хоёрыг уулан дээр харсан тэр Oh, Петр шүү Peter. дээ. Петр нөгөө Петр John 21:1 Йохан 21 дээр stood up, босоод said to the others, бусдаа хэлсэн. Goodbye. Баярлалаа. I'm going back fishing. Явж засаа барь дөө. This is not going to work. Энэ ерөөсө болохгүй юм байна угаас. You know, so Болохгүй юм байна. the strength was not only decreasing, it was free fall. No parachute. Тэгэхээр бүр Петр яаж вэ? Хүч тамир нь багасах биш заяа. Зүгээр парашютгүй шууд нисэлт хийж доош. That's why Acts 1, Jesus came. Тийм учраас Үс 1 дээр Есүс ирж байгаа юм. Even in John 21, he came. Бүр Йохан 21 дээр тэр ирж байгаа. Spoke with Peter. Тэгээ Петртэй ярьж байгаа. Peter, do you love me? Петр ч надад хайртай юу? Yes. Do you really love Тийм me? ээ. Үнэхээр хайртай юу? Yeah. Тийм Do ээ. you really Чи love me? үнэхээр хайртай юу? Then come and follow me. За тэгвэл намайг даг. Then in Acts 1, he showed Дараад himself Үс many 1 дээр times. маш олон удаа Есүс өөрийнхөө амьд гэдгийг Are you with me? харуулсан. Why did he do that? Тэр яагаад тэгж хийсэн? To turn the curve. Яагаад гэвэл тэдний тэр одоо тэр чиглэлийг л өөрчилж шээ. Jesus had the keys to do that. Тэгэхээр Есүст энийг яаж хийх түлхүүр нь You know байсан. what? I need those keys. Надад тэр түлхүүрүүд хэрэгтэй байна. Мэдэж байна уу та нар? You need those keys as well Мэдээж for your танд ч life. гэсэн таны амьдралд тэр түлхүүрүүд We хэрэгтэй. can help you to a certain limit. Тий. After that, you on your own. Бид нар танд яг нэг тодорхой хэмжүүр дотор хязгаар дотор тусалж болох юм. Гэтэл тэгэл цаашаа та явах л ёстой. Are you listening?
Ойлгож байна уу? That's the way God will raise a prevailing church. За энэ бол бурхан ялгуулсан сүмэн гаргаж ирдэг арга зам нь. So we can turn decrease into increase. Тэгснээрээ бид нар яг хорогдолтыг бяхалт руу нэргүүлэх нь шүү дээ. We can turn, let me show the verse, find the verse. За би танарт ишлэл харуулъя. Isaiah 61. Исая 61